Хүнд эхэлсэн ажил, бодсон бодол, хэлсэн үг, хийсэн үйл хэрэгээсээ няцахгүй урагшлах цөөнгүй шалтгаан бий. Гэвч эдгээрээс хамгийн хүндлэм шалтгааныг би хувь хүний бус, нийтийн, цаашлаад улс үндэстний эрх ашигын хэмжүүрээр хэмжигдэх ёстой гэдэгт итгэдэг. Жишээ нь улс оронд ашиг өгөх бус алдагдал, өр шир үүсгдэг, байгаль орчныг сүйтгэн үгүй хийдэг, цэвэр усны нөөцөд хомсдол үүсгэх аюул дагуулж байгаа нэн хариуцлагагүй, дэндүү харгис, эх оронч бус уул уурхайн үйл ажиллагааг зогсоох, зарим нэг лицензийг цуцлуулах хүртлээр би буцаж няцахгүйгээр урагшлана. Уул уурхай түшиглэн хөгжих төрийн бодлогын цөмд Монгол хүний эрх ашиг, уугуул иргэдийн санал бодол, Монгол улсын эрх ашиг байх ёстой. Ийм болгохын тулд би юунаас ч няцахгүйгээр урагшлана. Сонгогч таач бас надтай хамт няцаж буцахгүйгээр урагшлана гэдэгт итгэж байна. 2024 оны улсын хурлын ээлжид сонгуулийн 2 дугаар тойрог Ховд, Увс, Завхан, Говьалтай аймагуудад ардчилсан намаас нэр дэвшигч Ширнэн бандийн ажлаа.